За ингээд Бали арлын хамгийн аслагдсан Бали арлын уугуул хүмүүсийн амьдардаг Тинганан гэдэг тосгонд ирсэн байна. Энэ одоо тосгоны үүдэн би ингээд яг одоо тосгонд руу нэвтэрч орж байна. За тэг яагаад ийшээ ирсэн гэхээр энэ тосгон 1200 жилийн түүхтэй гэж байгаа. 1200 жилийн өмнө яг ингээд амьдарч исэн. Одоо хүртэл ерөөсөө ямар ч хэв маяг, ямар ч энэ одоо нийгмийн системийн юм өөрчлөгдөөгүй. Яг эртнийхаараа. Тэгээд Бали арлын уугуул хүмүүс амьдардаг гэж байгаа хамгийн гол нь. Балигийн түүх чинь өөрөө анхнаасаа уугуул хүмүүс амьдарч байгаа 1400-аад оны үед энэ Жава арлын хаант улсынхан ирээд Балиг эзлээд Индонезид ингээд нэгтгэсэн байлаа л дээ. Тэрнээс тэгэхээр энэ тосгоны хүмүүс болохоор тэрнээс өмнө энэ Жавагийн хүмүүс ирэхээс өмнө Индонез болохоос өмнө энд ингээд амьдарч исэн. Одоо хүртэл ингээд удам тасраагүй хэд хэдэн юм эртний удмууд нь энд ингээд одоо хүртэл амьдардаг. Тэгээ яг эртний аргаар ингээд дахиагаад хичээгээд энэ хаваасаа жимс мэмсээ түүгээд гар урал бас хийдэг. Нэр өөрсдийн зөвхөн энд хийдэг. Дэлхийд зөвхөн энд хийдэг нэг төрлийн даавуу байт юм лээ. Тэр даавуугаа дэлхий рүү одоо орчин үед айгүй экспортлж тэрнээсээ мөнгө олдог болсон юм лээ. Эсвэл энд ирж байгаа нэг мерсер юм над шиг жолчдод гар дээрээс зардаг. Доктор ямар амар тэхээ. Пэ. Энд ямар амар тэхээ. Энэ бараг ойртол над руу дайрна да. За тэгээд энэ хүмүүсийг нэрэ Бали Ага гэдэг хүмүүс энд амьдардаг гэж байгаа. Яг одоо энэ бидний мэддэг энэ Балид байгаа энэ хүмүүс бол ерөөсөө байхгүй. Бали Ага гэдэг төрлийн өөр хүмүүс. Тэгээд бусад энэ гадны хүмүүстэйгээ бас нэг сууж муугаад байдаггүй гэж байгаа. Энэ нэр ямар амар тэхээ. За болох уу да. Энэ амт. Мөгөө өртөд. Гай болохоор шүү. За хэлгээл. За энэ бол орчин үеийн ганц нэг барилга баг шүү. Энэ нэг л байшин баг шүү. Да бусд нь ингээд дандаа дээр үеийнхаараа. Тэгээд нэр юм дотоодын юм дотроо одоо Индонезийн хуульд захирагддаг хэрнээ энэ дотоодын юм уламжлалт хууль байдаг гэж аахгүй. Тэр хууль нь бас 1200 жилийн туршид ерөөсөө өөрчлөгдөөгүй. Яг тэр дээр үеийнхаа хуулиар явж нүгдэг одоо хүртэл. Хуульч гэнэ шин одоо юм бичигдсэн дүрэн байдаг гэж байгаа байхгүй. Энэ одоо энэ тосгоны толгойлогчийн гэрт нь яг тэр бичигдсэн дүрм нь ингээд хадгалаад байж идэг. Тэрийг ингээд юу яагаад өглөөд явдаг гэж байгаа байхгүй. Тэгээ хамгийн хөгшин настай хүмүүс нь одоо юм шийдвэрийг гаргадаг. Тэгснэ дараа нь юм гэр бүлтэй хүмүүс хоёр дахь юм шатлалд ордог гэж байгаа байхгүй. Одоо юм гэрэлсэн эхнэр нөхрүүд бас нийгэмдээ айгүй хөрхөн байр суурьтай. Тэгээ дараа нь болохоор гэрлээгүй хүмүүс ба хүүхдүүд гэж явдаг байгаа. Одоо энэ ингээл асар дээр үеийнхаараа. Өөрхөн дэгдэх юм дээ. Ой, энэ дайрах гэдэг нь. Тэгэхээр чи азрын тэгэхээр чи дайрдаг шүү. Доторх. Балигийн ер нь хамгийн эртний тосгон гэдэг байгаа. Яг хуу мянган жил бол хот мотод бол байдаг л да. Асуудалгүй. Том хотууд бол
Мянган хотгоо 4-5 мянган жил болсон хотод ч байгаа. Гэтэ ийм жижигхэн хотхон жижигхэн ийм тосгон 1000 гаруй жил яг энэ хэлбэрээрээ яг энэ бүтцээрээ ингээд байна гэдэг бол ховрол үзэгдэл байгаа юм л та. Тэг энэ хүмүүс өөрсдөө их түүхэн айгу сонирхолтой юм билээ. Энэ Жава арлын хаант болсон Баалиг эзлэх үеэр энэ хүмүүс болохоор энэ уулын мухарт амьдардаг жижигхэн тосгон болохоор өөрсдөө энэхүү юмдээ ингээд яг тэр Жава арлынхны хуульд баригдахгүйгээр энэхүү юмдээ ингээд зохицоод айгу олон жил болоод тэгээ сүүлдээ хүмүүс эднэрийг хүлээн зөвшөөрөөд энд нь ингээд амьдруулсан юм байл л та. За энэ нөгөө манай зодоомж дахианууд байна да. Ингэж тусгаарлаж нэг нэгээр нь байлгаж нийгэмшүүлэхгүйгээр нэг нэгээр нь байлгаж юм ууртай агрессив болгодог гэж байгаа дахиануудаа. Тэгээ хоол сайн хоол мол өгж жагаад нөгөө миний дээрэн үзүүлсэн шиг зодтолт болно шүү дээ. Тэгсэн энэ хүмүүс ч бас эндээ өөр хэлээр ярьдаг. Зөвхөн тосгондоо өөр хэлээр ярьдаг. Тэгснэ одоо нөгөө календар нь бас өөр гэж байгаа. Одоо 26 он болж байгаа бол эдний календараар арай өөр он болж явж идэг. Тэгснэ Бали арлын нөгөө хиндүү шашны баяр маяраа эднэр ийм зөрж тэмдэглэж үндэгэлдэг. Арай өөр маягаар тосгоныхоо маягаар тэмдэглэж үндэгэлдэг гэж байгаа. За энэ бол дээр үеийн юуч биш энэ нэг орж мөрөх хотлаахаа. За гарууд тэнд сууж байна. За тэр дээр очиад ч энэ аяг жоохон харуулсан дээр хаа. Хүмүүс намайг нэг бичлэг хийхээр чи уугаач шоудаач гэдэг дандаа тэгээд тах юм. Тэгээд уг нь миний сонирхол болохоор иймэрхүү өвөрмөц соёлууд ийм өвөрмөц нийгэмтэй түүхтэй ийм хэр баргийн хүн ингээд их үзээд байдаггүй иймэрхүү газруудыг ингээд яг юм боддоор ингээд бичлэгээ таслахгүйгээр дундуур нь яваад ингээд үзүүлээд ийм л сонирхолтой л да би өгнө. Тэг хүмүүс болохоор намайг лоод шоод болох гал. Яг хуу шөнийн амьдралыг мэдээж үзүүлэх сонирхолтой л да. Тэрийгэ хийдгээрээ хийн. Гэхдээ байнга бас энэ тэнд уугаал шоудаад яваад байна ч гэж бас хэцүү л дээ. Би тэгтээ амарчсан энэ Баалигийн шөнийн амьдрал ямар байдгийг бас үзүүлнэ. За нөгөө хүмүүс даавгаа ингэж Hello. Hello. Хатга. Hello. Can I come in? Свет. Oh, you're making cotton? Ah. Ингээд өөрсдөө нөө уламжлалт аргаараа ингээд ижигдэг гэж байгаа. Ah. How much is it? 300,000. Okay. Okay. 80,000 төгрөг.
гэдэг юм байна. Очмаар ч юм шиг санагдаад явчлаа шүү. Namanya gedogan. Ini 200. This one 200. Ah, Selendang gedogan. Ini pepelendohan. сайхан. Та яг хэрэглэхдэггүй болохоор энийг аваад бас хэрэг байна уу? За энэ хэрэг жоохон хардаа. Itu pasmina namanya. Энэ гоё биш үү хараа. Pasmina. This one how much? 250. 250. Yeah. $250. Энийг хараа авчмаар. Yeah, please. $200. Okay, I buy this. Yeah. Okay. $200. So, Okay. One, two. plastic. Thank you. Plastic. Sorry? Plastic. Plastic. Yeah. What is it? Bungkus plastik. Huh? Itu bungkus. I don't know. Why? Yang itu You say bungkus. 200. Ya. Ya 200. Bungkus pen plastik. Plus? Plastik bungkus. Dibungkus. Yang ini. It's okay. It's okay. thank It's okay. Thank you. За мэдгүй. Ямар ч гэсэн энэ юм гар аргаар хийсэн. Өөч гараад ирсэн өнгө нь улаан болоо явчлаа шүү. Sorry. Can I choose this one? This one? 250. Okay. Чи нороо хийсэн биш үү? Удаан энийг хийсэн болохоор. Okay. Oh, balikan. Okay. Dan atau kunjungi Facebook kami Ude Wira. Ini өнгө нь л хараа. Сарай гоё юм байна. Okay, thank you. Okay. You can have it. Yeah. thank you. Yeah. Namanya selendang gedogan. Sorry. Selendang gedogan. Can you show Yeah. show me? Okay. Yeah.
Энэ бүр уламжлалт аргаараа энэ аргаараа Sim. мянган жилийн өмнө хүмүүс ингэж хийж ирсэн гэж байгаа. 300. Окей, окей. 300%. Их чинь нуруу ингэж өвдсөн яг ингэж удаан сууснаас болсон юм байна л да хөрхий. Хөрхий нуруугаа алах юм байх байж тээ. Энд нь өргөж энд нь зөрүүлэл ишин татал энэ даав хийж байгаа юм байна л да. Зүг. Окей. Thank you. Макаси соксума. Thank you. Bye bye. За энд нэг юм энэ даавуугаараа л ер нь мөнгө олд юм байл л дээ энэ хүмүүс. Ингээд эртнийхээ байшинд. Энэ айгу гоё юм. Борж гэхүү бороо одоо энэ хөрхэн минимал өнгөтэй гоё юм авчлаа шүү. 300,000 гэдэг чинь нэг 50,000 төгрөг мөнгө хавцаа юм уу та. Гоё handmade. Гоё дурсгалтай юм авчлаа шүү. За ишиг өөр юм. Энд хоол энэ хүмүүсийн хоолын үдэд үзэж болоо. Гоё юм да. Тэр тоглоом ямар хөрхөн. Намайг ч. Дэгдэхэнэд. Хэдэн бэ? 5-6 дэгдэхэн. 7 дэгдэхэн шүү дээ. 6 ч юм уу. Өргөж мөрөгдөг юм байна. Энэ тоглолт нэг юм шиж бүр. Сайн бас их дээр үе юм биш юм шүү. Тэгээ энэ хүмүүс ховын өмч гэж байдаггүй гэдэг байгаа. Нэг сонин одоо энэ тосгоны өдөртөгчд тэр одоо хөгшин өдөртөгчд нь бүх мөнгө төгрөг бүх юмыг нь шийддэг. Тэгснээр байшингуудаа өмчилж авдаггүй, гадныханд зардаггүй, зөвхөн яг эндээ ингээд өв уламжилж амьдраад хүүхдтэй өвлүүлээд явдаг. Тэгээд хин ямар байшинд хаана амьдрахыг хөгшчүүлэн шийддэг гэж байгаа байхгүй. Тэгснэ байшингийн одоо ингээд байшин барих эсвэл байшин засварлах ажилд тосгоноороо оролцдог. Бид нэр ерөөсөө яг нэг гэр бүл шиг тогтолцоотой амьдардаг. Ерөөсөө яг эртний тогтолцоогоор одоо хүртэл амьдардаг гэж байгаа. За одоо энэ чулуу молоо одоо эднэр мэднэр бол 1000 гаруй жилийн өмнө яг эдгээр ашигладаг байсан юм дэрнэ. байж байгаа хог.
Амар сонирхолтой. Сэн тахгүй байсан чаач чинь. Ахуйтай жоох юм ярьчих гэж бодсон чинь. Энэ одоо юу юм бол таа? Тэнд гадны хүн энд ингэж амьдрах нэг хоногч боломжгүй байдаг гэж байгаа байхгүй. Энэ хүмүүс нь хоноолдогч. Ямар ч юм буудал модал юм уу ер нь юм тийм боломж байхгүй. Рэшин нэг ороод үзтiin юм лээ. Би тэгтээ ямар гоё алчаар ямар хөөрхөн хичээсэн ямар гоё алчаар авчихсан. Энэ халуун байна л та. Гоё гэр мөртэй тавих юм байна та. Эсвэл Монголд очихороо зүүх юм байна да. Зүг. Оо. Яа. Ханас ч яа. Шар өсөцлөө дээ шүү дээ. Sorry. Oh. За. Гэр мэрлэгч гарахгүй. Яа. Ямар ярьцчихвээ. За энэ ходог нь ах шиг шүү. Сарч байна. Бас гарахгүй байна. Бишээ гэхдээ огт хүмүүс ирдэггүй ш. Жуулчд бол ирнэ. Өдрийн цагаар иймэрхүү соёлын сонирхож байгаа хүмүүс бол мэдээж олон ирнэ. Гэхдээ бүр тийм жуулч тийм туристик бүс бол болоогүй. Тэгээ жуулчдад бас яг энэ гэр мэрлэгөө оруулж тодорхой үзүүлдэггүй гэдэг юм байна. Бас нэг юм өөрсдийн гэсэн нэг юм соёл мэлээ жоохон. Жуулчдын юу болгочихгүй л гэж хичээдэг юм шиг байгаа хүмүүс. Hello. Oh, can I eat something here? Eat? Any restaurant? No restaurant. Ah, okay. Thank you. Jadi dasar. За зодонч дахиад. Хөрх яагаад байна? За. Хөрхөдөө ингэж шорон цаашаа байгаа да. Зэн боломжлолт зав. За эднэр ерөөсөө ингээл энэ дотроо энэ даван оролтнуудаа л ирнэ. Зарцгааж ин да. Юу бохон ах шиг шүү дээ. Ахтар юм бэ. Энэ дотор нэг хоол идээд үзчих байсан юм да. Заах. Тэгвэл юм аа. Нэлийн байгальд. Банан коконат идэл дахиага идэл өндгөө идэл тэр өхрийг идэл будаа мутатайгаа болж идэл тэгэл байждаг бах л та. Энэ тосгонд зарим нэг хүмүүс нь энэ даавга гадаад орн руу экспортлох
нөхөө алдсан хүмүүс нь баяжсан байдаг гэдэг байгаа бүр. Тэгээ баяжсан ч гэсэн энэ ийм шавар байшинда амьдарцгаадаг. Угаасаа байшингаа орчин үеийн болгох ирэх байхгүй гэт юм бэлээ. Тосгоны удирдлага хөгжүүл зөвшөөрөхгүй. За нэг жижигхэн гудам модомроо ороод тарчмаа гэдэг саяны нохоо ямар мохоо цоч байгаа. Энэ хавар л дандаа юм ороолтны л гудам болоо авчлаа л да. Энэ тосгонд одоо 800 хүн амьдарч байна гэсэн. Яг энэ тосгоны хүмүүс. Бали ага хүмүүс. Юу. Hello. Hello. Sorry? Yeah, one water. Oh, How much? 7,000. Small money? No? No, half and 1,000. Okay, no problem. Okay, No yeah. problem. Thank you, yeah. Thank you. Suksama. Saksuma. Yeah. Can you open this? Yeah. I have camera. Yeah. Yeah, okay. Okay, thank you. Yeah. Thank you. Yeah. Би энэ яг хажуухан талд нэг жижигхэн гест хаус дотор байгаа. Тэгээд тэр гест хаусыг ажиллаулдаг залуу надаа энэ тосооны талаар бас нэлээд ярьж өгöd. Гэсэн чинь тэр залуу жоохон бахта энэ тосооны нэг охинтой өргөддөг байсан гинэ. Тэгтээ нууцаар яг энэ тосгоноос ингээ гарангуут цаашаага бас юм өөр тосгон байгаа. Тэгтээ эднээс юм тустай байдаг байгаа байхгүй. Одоо бүх юм тустай. Хилэн өөр соёл маял цаг тоолмол бүх юм ингээ өөр явж идэг. Эднэр нь ингээд нөгөөдөөс ондоошоод идэг. Ягаад тэгэхээр бид нар бол уугуул хүмүүс, та нар бол ирсэн хүмүүс гэд нөгөөдөөс ингэж ондоошд юм бэлээ эднэр албаар одоо зөвлөл юм да тэгээд тэгсэн чинь тэр залуу болохоор энэ тхийн нэг охинтой нууцаар өрхдөг байсан. Тэгээд 3-4 жил болоод сүулдэ баригдаад тэг хүчээр салсан гэж авсан шүү дээ. Hello. Have a look. Nothing inside. Nothing, no problem. Oh, wow. Цаанаар зарч шүүн. Хүчээр хүртэл салгадаг гэж байгаа гадны хүнтэйс авахгүй болохоор. How much is this? This blanket? Yes, this blue one. 600. 600. Big. Big one. Okay. Double bed. Okay. It's for bed, yeah? Okay. Алцны тор шүү дээ. Like more color. Thank you.
За тэгээд иймэрхүү тосгонд л байд юм байна да. Би шинэ айлын гэр мэрлэн ч юм уу эсвэл нэг юм зарж байгаа хүмүүс шин. Жинхэнэ гэрлүүн л ороод үзчихмэрх юм. Жинхнээсээ here exit, yeah? Exit. You want to have one? Shumantai by one. What is this? Is a and- map? Yeah? Bali map. Yeah, this is Ah. Kelly and Shumanta, the friend. How much? Which one? Maybe this one? This is a story. Huh? Story. I just asking a price. Sorry? Yeah, just price. How much? Which one? We have different price. This one. This one, this is expensive. When like this one, this is cheaper. Okay. This is 350. Okay. I just Are you from? from Mongolia. I show you. This is No, calendar. it's in okay. It's English. okay. It's okay. Thank you, Which thank you. month you born? Which Thank you, month? thank you, Which thank you. month? Like me, March, and you? Thank you. Шууд сэтгүүлэгч шүү. Шууд юмаа сэтгүүлэгч шүү. Тэшээ бол дахиад хонд ярьд юм болоо. Пура гэдэг чинь хийдэн шүү дээ. Ой. Энэ одоо юу юм бэ? Ийм жижиг нарийнхан юмруу л орохоор л амар цочоогоод их янз бүрийн дахиад нохонод. Ой. Hello. Чүг төглөө. Галуу л нүрслөө. Шиг жоохон айн мэн ингэлээ л дээр үе хараал юм байна л да. Ишээ чаа чигэн амтлаа юм шүү. Согны залуучууд
Яа. Шаац ингээл энэ 800 хүн бол ингээл өндөрчт юм байна. Дараагийн бичлэгээр би айгүй сонирхолтой юм бас үзүүлэх гэж төлөвлөсөн байгаа. Энд одоо нөгөөдөр нэг шашных нь одоо Баалигийн шашны хамгийн том баяр нөгөөдөр болох юм билээ. Тэр нэг сүртэй юм болно тэгээд. Тэр өөрөө гоё бичлэг юм гэж бодоод байгаа. За ишиг айл руу орж болохгүй. Эсвэл тэгвэл тосгоо да. Тасганы амьдралчтай яг миний төсөөлж исэн шиг л юм байна доо. Аль сайхан тайван амглаа. Хэдэн дахиатай хэдэн хоо хэдэн өхөр. Coconut-ны хэлснүүд байна. Энийг одоо юу хийх юм бол та. Нахтаа нэг жоох юм шиг хэцүү юм л. Hello. Жохон яцгүй харж мараад шүү. Газ тэгэл ингээл гэртээ ингээ сайхан шалдан нүцгэн ингээд юм аягаа суудсан чинь нэг нөхөр хаалгаар нь hello гэдээ харч та. Их сайхан санагдахгүй л бах л та угаасаа. Нүр юу вэ? Имисэн юу вэ? Юу зараад. Hello. Where are you from? What I look like? What do you think? Where I'm from? Yeah, where? From Mongolia. Mongolia. Mongolia, yeah. Yeah.
Па энэ эртний бурхнууд юм штэ. Энэ бол өстой амар эртнийх баха. Hello. Сайнус. Ерөн жоохон яацгүй хүлээж авд юм аа. Би тэгтээ ер нь Индонез хүмүүсийг яг ингээд дүгнжлэхэд надад бол яг хав сайн муу хүчнэл хүмүүс байгаа. Гэхдээ нийтлэгээр л нэг юм жоохон онцгой маягийн хүмүүс үлээ. Ягаад тэгэхээр яг нөгөө өөрсдөд нь ашигтай юмн дээр л тэгэл хүн болгон л яг тийм байдаг л та. Гэхдээ Индонез хүмүүс одоо юм бизнес хийдэг биш, бүр юм энгийн хүмүүс тий. Одоо зөв энгийн хүмүүсээс нь хүртэл тийм юм амар мэдрэгддэг. Бүр огт жуулчин муулчин ч ирдэггүй юм өөр газар явж байхад хүртэл энгийн хүмүүсийн хандлага нь юм. Яг өөрт нь хэрэгтэй биш бол ер нь юм жоохон яоцгүй. Жоохон сонин. Тэгэд хоёрт нэг ажигласан амар юм харгас хүмүүс үлээ ер нь. Ер нь нэлээд харгас байрын. Ер нь Индонезийн соёл маяг юм хомнууд нь хүртэл надад бол аягүй харгас санагдаад байгаа. Гэхдээ яг нөгөө үйлчлэгээний газруудаар нь мөнгө төлөөд үйлчлүүлээд явхад бол мэдээж тултал үйлчлэнэ. Миний чанаагаал гоё үйлчлэнэ. Гэхдээ өөрт ашиггүй зүйл дээр бол энэ хүмүүс л нэг сайхан зан гаргаад байхгүй юм лээ. Ер нь ерөнхийдөө. Гэхдээ яг сайхан айтайхан хүмүүс ч байгаа л байх. За энэ их үл мэдэгдэх газар байна. Ийшээ нэг гараад нэг алт харч та. Тэгээд ер нь дуусах одоо энэ хүмүүс ч сонин хараад их олигтой. Юм хом хэлэхгүй юм шиг байна. Эсвэл мөнгө бариад явчих хэрэгтэй юм болоо. Маа гэл өгөөл. Тэгтээ тийм мөнгө ч байхгүй л дээ. За ийшээч. Юу ч байхгүй тэнд нэг хитэн дахиа. Тэр юу нэг дахиа нэг далавч юм уу? Энэ дээр гараад нэг юу гарч ирж жоох юм бол та. Зөв. За. Тусгам бол яг иймэрхүү л уулын донд. За. Дэмэрсэн. Гоё оролттой боллоо. Ерөнхий нэг энэ хавийг ерөнхий вайбыг мэдэрлээ. Давгүй. За тэгээд дараагийн бичлэгээр subscribe дараарай.